чиний доороос юу? Үгүй хоолой сонсох ямар вэ? Жахан инээдтэй л байгаа л та. Хөөе, орой чимээ газар сэврүү? Юу гинэ? Наагур чинь анчид байна уу гэж асууж байна. Үгүй. Үсэн бэ. Чи ямар хойнда? Өрх байгаа хараалсан сте ичтэй. Би бол анлахгүй мэднэ. Чи маш их хийж байгаа ах та санаа зовлтгүй. Би талаар хийж хэлэхгүй. Юу гинэ? Чи доошоо буух хэрэгтэй. Би чанд болсон. Үлгэр. Ти өчлөөтэй. Бодож та. Би чи наага. Бодож гэж байна штэ. Намайг Алтан шаваагийн хүүчгөр гэдэг. Би 1-р сургуулийн 3-ын бие ангид суралцдаг. Яг дуу оруулсан юу нь болохоор 2 кинонд дуу оруулж ирсэн. Тэгээд эхнийх нь яг хамгийн ихэнд дуу оруулж ирсэн бол нэг Ахтуу баавгаа гээд нэг дүр байдیں۔ Тэрний нэг Кода гээд тэр дүртэнд дуу оруулж ирсэн. Харин хоёр дахь нь болохоор нөгөө нэг супер гэр бүл гээд Incredible гээд тэр кинонд амар хурдангуудыг нэг шар хүүхэд байдаг тэрэнд дуу оруулж ирсэн. Түрүүн чи нөгөө нэг цалин авдаг гэдэг хэлжсэн шүү дээ. Цалингаа цоглуулад цалингаараа юу авч ирсэн бэ? Цалингаа би утас авч ирсэн. Өмнө тэгэл тийм зорилго тавьсан байсан. Ингээд өөрөө цоглуулад бас утсаа авсан ямар гоё юм бэ? Гоё л. Одоо яг дөрөж хэлээд яг өөрийнхөө байх гэхээр нөгөөх нь өөр яг надаас өөр хүүхэд болохоор яг өөрийнхөө байж болохгүй. Тэгээ яг өөр хүний байдлаар байхын тулд амар хичээдэг болохоор ер нь бол би дуртай. Би өмнө бол амар бүдүүн дуурайд тэгээд жоохон хоолойгоо нарийсаг гээд тэгэхэд би жоохон нарийсагсан чинь болоод явцсан. Тэгээ ер нь бол тэр баагүй яг одоо бараг 4 настай 5 настай хүүхдийн юу дээр би дуу оруулахаар тэгэхээр бүр илүү нарийн хоолойгоор л дуу оруулах хэрэгтэй шүү дээ. Тэгэл тэгж дуу оруулж байсан. Тэгээд дуу оруулж байхад чамд тохиолдсон хөвгөлтэй зүйл юу гэдэг вэ? Хөвгөлтэй зүйл гэвэл яг нөгөө нэг би нөгөө ус яагаад нөгөө нэг тэр Incredible дээр нэг юунаас юмдаг штеп. Онгоцноос гэхдээ далаараа ороод тэгээд нөгөө амьсгалж чадахгүй тэгээд усууж ягаад бөө гэдэг амар тэрний инээдтэй санагдаа. Яг би бол өмнө бол бараг тэгсэн л дээ. Би өмнө ерөөсөө ганц дуу оруулж байгаагүй, юу ч хийж байгаагүй. Тэгээл аав нөгөө нэг дуу бараг 18 жил болж байгаа шүү дээ. Одоо дуу оруул. Тэгээд нэг аав намайг одоо томорцсон болохоор нэг дуу оруулаад үзгээд тэгээд л зад тэгээд дуу оруулж үзсэн юм да. Том болоод бол би математикч болно. Тэгээд дундуур нь яг дуу оруулаад явна гэж бодож байгаа. Тасалхгүй нэ. Яг 6 сарын 1-нд чинь хүүхдийн эрхийг хамгаалах өдөр гээд хүүхдийг яг одоо хамгаалах яг хүүхд бүр тэгш хамгаалах хэрэгтэй. Тэгээд яг айдалсгүй орчинд амьдрах хэрэгтэй. Эрдэм ном сурах хэрэгтэй гэсэн тийм яг юутай байдаг болохоор ер нь бол баг хүүхдэд хайрлаарай л гэд мэдчилгээд хвшлүүлээд өгчээдв. Бас аав ээжтэй хандаж бас юу гэж хэлэх вэ? Аав ээжтэй хандвал баг үг хэлэхгүй дээ. Баярлалаа намайг сайхан өсгсөн баярлалаа л гэж хэлээдв. Ангийнхандаа найзуудтай дүүдээ хүүхдийн баярын мэнд хүргье.